Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. Тэгээд өнөөдрийн сэдвээр маш чухал зүйлийг ярих болохоор та миний сувгийг лайк, subscribe хийгээг байгаа бол яг одоо subscribe хийгээд хажууд нь байгаа хонх буюу notification bell-ийг дарахыг санал болгож байна. Тэгэх юм бол та миний сувагт орох бүх энэ үн цэнтэй мэдлгүүдийг хуваалцдаг бичлэгүүдийг цаг тухай бүрт нь хүлээн авч сонсоож хажуугаар нь өөрөө ингээд хөгжих боломжтой байгаа шүү. Тийм болохоор яг одоо заавал subscribe хийгээрэй. Тэгээд энэ суваг маань болохоор энерги, ухамсарын сэрэлт, алтан үе, тийм ээ, алтан үе рүү явах, орох, 5D хэмжээс рүү орох. Энэ одоо мэдлгүүдийг сонирхдаг даалд ертөнц, ухамсар, энергийн талаар сонирхдаг хүмүүсүүдэд зориулсан суваг байгаа болохоор та нар маань үргэлж сувагтай хамт байж, хамтдаа хөгжөөд, хамтдаа энерги дэвшлүүлэхийг хүсэж байх юм бол сувгийг маань яг одоо subscribe хийгээрэй. За, өнөөдрийн маань ярихыг хүссэн сэдв маань юу вэ гэх юм бол сүрэг биесүүд ямар одоо энерги юунаас айдаг юм бэ гэдэг талаар ярихыг хүсэж байна. Яагаад гэх юм бол нүдэнд үзэхдэггүй одоо энергиуд, битүүд маш их байж байдаг. Сайн бисүүд бий, эерэг бисүүд бий, эерэг энергиуд бий. Түүнийг дагаад бас сөрөг энергиуд, сөрөг бисүүд маш их байдаг. За, өөр дөр ажиллаа хийгээд энерги дэвшлүүлэх сонирхолтой байгаа тийм ээ. Хүмүүсүүд маань бол өөрийгөө сөрөг энергиудаас хамгаалж сурах хэрэгтэй гэсэн үг. За, яаж хамгаалах вэ? Одоо тэдгээр сөрөг энергиуд, одоо энэ бисүүд, шүтгрүүд, одоо тийм ээ, шулмсууд юунаас айдаг вэ гэх юм бол тухайн хүн маань өөрийгөө жихнээсээ хинбэ гэдгээ ухамсарлан байгаа хүнээс маш их айдаг байгаа даа. Яагаад гэвэл тухайн хүн маань өөрийгөө тий хинбэ гэдгийг мэдээд байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө үнэхээр одоо бурханлаг, агуу хүч дотор нь байж байдаг, энэ хүчээ чөлөөлчихсөн байгаа хүмүүсүүд тийм ээ. Би бол үнэхээр жинхэнэ хайрын, гэрлийн хүчрхэг энерги болохоор тийм ээ. Надад юунаас айх айдас байхгүй гэсэн ийм итгэл үнэмшилтэй, ийм мэдрэмжээр дүүрэн, ийм хинжээгээрээ өөрөөсөө маш их энергийг, өндөр энергийг ялгаруулж айдаг болохоор ийм хүмүүсээс сөрөг бисүүд хамгийн их айдаг. Тийм болохоор та нар маань өөрийгөө хинбэ гэдгээ нээж илрүүлээд тэрийгэ дотроосоо мэдрэх хэрэгтэй байгаа. Хинбэ гэдгээ гол нь ухамсарлах хэрэгтэй байгаа шүү. За, тэгээд дээрэс нь дараагийн зүйл гэх юм бол сөрөг бисүүд маш зоригтой хүнээс айдаггүй байгаа даа. За, ингээд нөгөө нэг хамгийн ихэнд дурдсан зүйл бол хүн өөрийгөө хинбэ гэдгийг мэдчихсэн хүмүүсүүд бол тийм ээ, мэдэрчихсэн хүмүүсүүд бол үнэхээр тэгээд юунаас ч айхгүй зоригтой болчдөг. Тийм болохоор энэ өөрийгөө хинбэ гэдгээ мэднэ гэдэг бол хамгийн чухал зүйл, хамгийн одоо фундамент, суурь нахгүй юу? Тэрийг мэдэхгүй байгаад өөр олон янз бүрийн зүйлүүдийг судлаад сураад яваадах юм бол үндэс суурь чинь бүрэн суурлагдаагүй, тавигдааг байгаа юм чинь ганханаа л гэсэн үг байхгүй тийм ээ. Тийм болохоор би сургалтаараа энэ талаар хүмүүсүүдтэй дандаа хэлж ярьж энийг маш сайн ойлгуулдаг байгаа. Тийм болохоор бас бичлэгээрээ ч гэсэн та нартай бас ингээд энэ мэдлгүүдийг хуваалцж байна. Энийгээ та нар маань тийм ээ сургалтанд сууж төлбөр төлөөгүй ч гэсэн энэ үн цэнтэй үнэгүй бичлэгүүдийг олж сонсоод өөрийгөө хөгжүүлээд явах хэрэгтэй. Одоо биднэрт маш их боломжууд их байна шүү дээ, тийм ээ. Интернет гэдэг сайхан зүйл хөгжчихсөн болохоор энэ мэдлгүүдийг одоо ярьж байгаа, энэ одоо хүн төрөлхтөөс нуучсан байгаа энэ үн цэнтэй мэдлгүүдийг хүмүүсүүд ил гаргаж ярьж байгаа хүмүүсүүд маш их байгаа даа. Энэ хүмүүсүүдийг олж аваад энэ хүмүүсүүдийг сонсоод явах хэрэгтэй. Маш олон хэрэгтэй хэрэггүй хүмүүсүүдийг сонсоод номнуудыг уншаад явах шаардлага байхгүй. Үнэхээр өөртөө чинь resonate хийгээд байгаа, тийм ээ. Өөртөө чинь энэ хүн үнэхээр үний яриад байгаа юм байна. Өөртөө урам зориг өгöd байгаа, нүдий чинь нээгээд байгаа, ухамсарыг чинь тэлээд байгаа, энергийг чинь дээшлүүлж байгаа тэр хүмүүсүүдийг олж аваад тэр хүмүүсүүдээ сонсоод яв. Олон юм өсчээд ах шаардлага байхгүй. За, тэгээд хоёрт ингээд маш зоригтой хүмүүсүүдээс болвол тийм ээ. Сүнснүүд маань бол тэдгэр сөрөг бисүүд сүнслүүд бол айдаг байгаа даа. За, дараа нь бол одоо өөртөө маш их итгэлтэй, урам зоригтой тийм ээ. Ямар ч юм хязгаарлагдсан сэтгэлгээ, айдсын энергигүй ямар ч лимитейшнд орчоогүй, өөртөө лимит өгөөгүй.
тэг хязгаарлаагүй өөрийгөө ингэж жижигрүүлдэггүй харин ч бүр юм гой чөлөөтэй байж чаддаг, өөрөөрөө байж чаддаг, үнэн байж чаддаг. Эднэр энэ шинж чанарууд бол хүнийг өндөр энерги рүү аваачдаг зүйлүүд байгаад байгаа. Хүний энерги өндөр байх тусам яг бидний энерги дээшилчээд шүү дээ, өндөр болчиход байна шүү дээ. А тэдгээр сөрөг зүйлсүүд бол энэ доогоор явж байдаг. Доод энергитэй байдаг аахгүй юу? Тэгэхээр яг энэ доод энергиуд дээшээ өсчиж хурж чадахгүй. Тэрдгээр өндөр энергиудыг ерөөсө харддаггүй, тэднэрт харагддаггүй байгаад байгаа. Тэгэхээр л энэ энерги гэдэг зүйл чинь маш чухал байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ энерги дээшлүүл, энерги өндөр болгох гэдэг байгаа чинь энерги цэвэрэл сөрөг зүйлүүдээс сал энерги дээшлүүл гэдэг байгаа чинь ийм учиртай байхгүй юу? Хүмүүсүүдийн энерги маш доор байх тусам энэ сөрөг энергиуд маш их олноороо дайрч, давшилж тухайн хүний амьдралыг одоо удирдаад үгүй хийж байдаг. Маш хэцүү зүйлүүд рүү татаж оруулаад. За тийм болохоор хүн маш их урам зоригтой байх хэрэгтэй, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй, урам зоригтой байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй. За тэгээд хүний энергийг маш их дээшлүүлж өгдөг зүйл бол ад жаргал, инээд хөөр баясал байгаад. Хүн үнэхээр ингээл гоё тий өөртөө сэтгэл хангалуун байгаал, өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун байгаал, тий ингээл дандаа л гоё зүйлүүдийг олж хараад, гоё зүйлүүдийг хараад, яриад, мэдрээл тий ад жаргалыг ингээл өөрөөсөө ундруулаад, цацаал эргэн тойрондоо тийм ээ. Инээж хавьд ханаж явж байгаа ийм хүмүүсүүдэд бол сөрөг бисүүд, энерги шулмууд одоо хүрч чадахгүй. Ойртож чаддаггүй байгаад. Тийм болохоор дандаа сайхан зүйлүүдийг олж хар, унш, сонс, гоё хөгжмүүдийг сонс, гоё урам зориг хүссэн кинонуудыг үз. Дандаа ийм гоё эрэг зүйлүүдээр хүрээлвэл сөрөг муухай зүйлүүдийг сонсож харж уншихаа болох хэрэгтэй. За тэгээд дараагийн зүйл болвол одоо тэ янз бүрийн тийм драма одоо тэ уур уцаарын энерги рүү явж орохгүй байх. Уур уцаарын энерги, тийм ээ, шүмжлэлийн энерги, гомдлын энерги, үзий ядалтын энергиуд, тийм ээ, депресс, стресс гэдэг энэ энергиуд чинь бүгдээр маш доод хэмжээсэн энергиуд байгаа даа. Тийм болохоор энэ хэмжээсүүд рүү ерөөсөө явж орж болохгүй. Өөрийн чинь ийм байдал руу оруулдаг хүмүүс үйл явдлаас өөрийгөө холдуулж сурах хэрэгтэй. За тэгээд драма, тийм ээ, ингээд янз бүрийн ховжиг хөөцөлдөх, тийм ээ, шар сонин одоо хүмүүсүүдийн одоо селебритигийн одоо тий хүмүүсүүдийн амьдралыг одоо сонирхоол, тийм ээ, тэр өстө ингэсэн бай, тэгсэн байна гэл ингээл тийм ээ, яана эн чинь ингэсэн байж тээ, тэр чинь тэгсэн байж тээ гэл ингээл хүмүүсүүдтэй найз нөхдүүдтэй ингээл яриад, тийм ээ, ингээл солонгос кинонуудыг үзээл ингээл хорт хавдар туссан байна, тэрний ингээд игцэн байна маа гэл ингээл драма руу явж орох биш, амьдралаа драматуулах биш. Эдгээр чинь бүгд өөрийн чинь энергийг унгаагаад сороод доошлуулад байдаг зүйлүүд. Энэ чинийгээрээ ийм байдал руу орох юм бол та сөрөг бисүүдийн дайралтанд ороод өөрийн чинь энэ энергийн бие дээр бөөн олон өчнө олон ингээд сөрөг бисүүд суугаад сүулдээ та ингээд бүр бүгтийгөө тэхлэн гэсэн үг. Би чинь маш хүнд оргиод тэхлэн гэсэн үг. Тийм болохоор бидний зорилго бол энэ бүхнээс ангижрах, өөрийгөө цэвэрлэх, ангаах болохоор энэ зүйл өөрийнхөө эерэг зүйлүүдийг л дэлгэрүүл, өөртөө эерэг хандлагыг л бий болго, өөртөө эерэг мэдрэмжүүдийг л бүтээ. Тэгэхэд болоо. Тэгэхэл юм болвол та өөрийгөө ангаагаад эхлэн, өөртөө урам зориг өгөөд эхлэн, улам илүү бүтээлч болоод эхлэн, юм болгоныг ингээд задгаа сэтгэж сурна, тийм ээ? Ухамсараад хилээд эхлэн ингээд хүн амьдралаа өөрчилж эхэлдэг байхгүй юу? Өөрөөсөө л хүн эхлээд амьдралаа дотроосоо л амьдралаа өөрчилж эхэлдэг байхгүй юу? Өөрийнхөө зан характер дээр, өөрийнхөө хувь хүн дээр ажиллаа хийж байж л хүн амьдралаа гаднах амьдралаа өөрчилж эхэлдэг байгаа даа. Ийм ингээ. За ингээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Бичлэгийг маань цаашаа шеэр хийж өгөөрэй, лайкын дараарай, гоё комментууд бичиж явуулаарай. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай.